За өнөөдөр чи мэдээний асуудал ер нь байхгүй юм байна. Маргааш орой 8:30-аас unemployment claims л байгаа юм байна. Тэгэхээр өнөөдөртөө бол харьцангуй 50 хөдлөх байх. За тэгэд өчигдрийнхөө ярьж исэн шинжилгээнүүд рүүгээ ерөөдөө ямар хөө байдалтай яаж явсан байна гэдгийг хараад явчихъя. За Nasdaq дээр энэ чинь хамаагүй том цагаар харцсан байгаа шүү дээ. Ерөөхдөө доошогоо унж орж ирээд дэше өсөх байхаа гэд дейлигээр нь тавьж аваад Nasdaq-ийг ингээ харцсан байж байгаа. Тэн дээр дууссан гэд өчигдрөөс хамааралтай уналтууд ерөөхдөө явах байх гэд энийг зоочод байгаа шүү дээ. Нэг ийм уналт явах байхаа гэд. Яг хуу 4 цаг болон daily candle-ийн хувьд бол daily candle-ийн хувьд бол өчигдөр хөдөлгөөн муутай байсан нэг дожи маягтай candle үзсэн. Өнөөдрийнх бол улаагаад дуусах боломжтой candle харагдаж байна. За Nasdaq-ийн хувьд бол энэ явтал ер нь сэл талын арилжаа хийвлэх зүгээр харагдаж байна. Энэ тэгэхээр бүтэн эх 7 хоног 2-7 хоногийн шахуу хөдөлгөөнч байж болохоор харагдаж байна. Яг энэ унна гэж харж исэн хөдөлгөөн маань өөрөө. За алтны хувьд харъя хэвлээ. Алтыг чинь өчигдөр арай бага цаг дээр харчихсан байж байгаа. Ингээд энэ зон дээрээс өсөөд унаад тэгээд үргэлжлүүлж өснө гэж нэг ийм 3 хөдөлгөөнийг өчигдрийнхоос харсан юм байна. За тэгтээ энэ өсч унаад өссөн энэ хавцаас явсан байна. Өчигдрийнх бол энэчнээс өсөөд тэгээд нэг уналтаа хийгээд тэгээд буцаад энэ өсөлт маань одоо ингэ явж байгаа төр зураг харагдаж байна. Алтыг бол ерөөхдөө тэр чигээр нь ер нь өсөлт тал руугаа хараад байгаа. Daily-гийн candle-ыг харъя. Ямар хөө юм байна. Энэ дээр байгаа энэ support-ыг бол эвдэхгүй доош утсаар илүү гараад буцсан төр зураг харагдаж шүү дээ. Өчигдрийн хөдөлгөөн бол тэг ингээд өсөөд унаад буцаа өсөж байгаа хөдөлгөөн. За окей, алтыг бол тэр чигээр нь ер нь өсөлт тал руугаа харж байгаа. Одоо энэ даун чиглийн channel-ийн дээдлийн энэ лайныг эвдээ явуучих юм бол бүр бидний хараад байгаа. Бидний ч яг одоо миний хараад байгаа. Та яг юу гэж харж байгааг мэдэхгүй байна. 2578 гэдэг рүү ерөөхдөө асуудалгүй явчихаар хөдөлгөөн явах байхаа. Одоо энэ channel-ийг эвдчихвэл дээшээ эвдчихвэл. Гэтэ ямарсаа одоо ойрын хугацаанд бол энэ channel дотроо бол хөдлөө дотроо ямар фрактал үүсгээд явахыг хэдүүлээ харъя. Томсгосон хэмжээний фрактал бол энийг энчээ шилжээд ингээд яваад дуусаад буцаад дэше энэ чинь рейнжлэгтэй хамгийн гол нь сүүлд байгаа минорын ловыг эвдэхгүйгээр ингээ яваад байгаа. Тэгээд за нэг иймэрхүү байдалтай харагдаж байна. Алтны хувьд бол яг өчигдрийн таамаглаж ирсэн хөдөлгөөнүүд бол яг л бодож ирсний дагуу явсан л байна. За доллар йен дээр өчигдөр чи ингэж харж ирсэн шүү дээ хэдүүлээ. Ингэсэн одоо доллар йен дэше дахиад ер нь өсөх боломжтой харагдаад байгаа шүү дээ. За тэгээд өчигдөр энэ чи явж яхад нь pullback хийгээд дээшиг энэ хүртэл өсгөнө гэсэн pullback хийгээгүй ер нь нэг юм тогтмол өсөлт тавьж байна. Өнөөдрийн байдлаар бол энэ дээдлийнхаа resistance zone дээр очих бах. Тэгээд дахиад ямар дүр зураг үзүүлэх нь хэдүүлээ харъя. За энэ бол nice явж байгаа юм байна. Евро доллар дээр энэ чинээс дээшгээ байх гэж бодож исэн чинь энэ дээр ингээд евро доллар өсөлт нэхлэхээр болог авчиж. Одоо яг энэ зургаас харах юм бол иймэрхүү орж ирээд тэгээд за энийг шал гэж үзвэл энчнээсээ буцаад өсөх. Тэгэхээр өчигдөр яг энчнээс өсөх болов гэж хэлсэн аа. Үгүйсгцэн явж байгаа юм байна. Яг одоогийн байдлаар бол евро долларын хувьд бол үгүйсгцэн уналт тал руугаа харагдаад эхэлчих. Богино хугацаанд өнөө маргааштай бол евро доллар уналттай харагдаж байна. За NZD-USD NZD-USD өчигдөр энэ дээр байгаа энэ шангал маягтай мэдээж эвдчихвэл энэ хөдөлгөөн орж ирнэ гэж харж байсан. Эвдэг доош эвдсэн учраас эсрэгээр энэ хөдөлгөөн орж ирнэ шүү дээ. Эсрэгээр энэ хөдөлгөөн эвдснээс хойш гэж иймэрхүү байдлаар явж болохын. Тэгэхээр одоо биднэрт байгаа төр зураг бол энийг
энэ зоныг эвдэхгүйгээр дээшээ өсөлтөө үзүүлэх юм бол одоо энэ бодож исэн энэ хөдөлгөөн чинь ингэж орж ирэх боломжтой гэж харахаар байна. Энд ч ерөнхийдөө акцент өгөхөөр юу вэ чинь шал байж байгаа юм байна. Тэгээд ерөнхий хөдөлгөөн чинь ерөнхий хөдөлгөөнийг энэ дээр дууссан байх боломжтой гэд харсан штэ. Гэхдээ NZD-USD дээр бол яг тийм гоё уртын чиглэл бол арайхандаа юу байгаагүй байна. Тодорхойлогдоогүй юм шиг харагдаад байх юм. Энэ өсөлт одоо орж ирэх боломжтой гэж байгаа энэ өсөлт маань өөрөө цаашаа сунж явахгүйгээр энэ хай бүр дамаа энэ хаяг энэ дээр байгаа энэ ч одоо 60 хавцаа энэ хаяа эвдэхгүй байх юм бол даван чиглэлийг үргэлжлүүлнэ. Энэ хаяг эвдэхгүй байвал даван чиглэл үргэлжлэнэ гэсэн үг. Энэ өсөлт хичнээн явсан ч бай. Энэ дотроо ингэж жагаад энэ нэг сайкл хөдөлгөөнийг энэ дотроо дуусгаж жагаад үргэлжлүүлээд унчих юм бол бодож исэн энэ том энэ юуныхаа чаналынхаа доотлын лайныг орж иж юу яах цохих боломжтой. Энийг жоохон дээшлүүлж зөв үү? Ийшиг орж иж цохих боломжтой юм байна. Тэгэхээр NZD-USD-г дондоо л ингэж харахаар юм байна. За Euro Швейцар дээр өчигдөр ингэж харж байсан шүү дээ. Энэ дээшгээ чиглэлтэй байгаа энэ нэг паттерн маягтай. Одоо яг шууд вэжгээд хэлчихэд хэцүү. Жохон яг энэ ч арай өргөн, энэ ч арай нарийнхан вэж байх боломжтой. Энэ паттерныг доошоо эвдчихвэл чиглэл доошоогоо байх боломжтой байна гэж харж ирсэн. Тэ. Энэ доошо таргетууд бол ийшээ ороод ирэх боломжтой. Euro Швейцарын хувьд бол уналттай байх боломжтой харагдаж байна. Pound энийг ерөөсөө харааг байгаа. AUD USD-г тэг өчигдөр энэ уналт AUD USD дээр явнаа. Тэгээд яваад энчэний хүрээд ирсэн тохиолдолд арай жоохон томруулсан бай харах боломжтой байна. Энэ баяа үргэлжлэл ийшээ явах боломжтой байна гэж харж байсан. Тэрний уналт бол ялчгаа явж байгаа юм байна. За өчигдөр чинь 8 байсан гэдэг чинь 7 8 биш 9 юу лээ? Өнөөдөр ч 8 шүү дээ. Тэгэхээр өчигдрийн хөдөлгөөн чинь энэ ч байгаа шүү дээ. Миний зураг сүүлдээ бүр ямар замраагүй бохир харагддаг болсон юм бэ? 7 өнөөдөр ч 8 энчээс өчигдөр ерөөхдөө энэ хавьд байхад л энэ уналтыг явна гэж харж ирсэн. Тэр маань сайхан явж байгаа юм байна. Тэгээд энэ зон дээр буюу 0.65395 хавцаа энэ зон дээр ирэхэд энэ дотор уналтын хөдөлгөөн дууссан байна уугүй байна уу гэдгээр шалтгаалаад өсөлтийн хөдөлгөөнийг эхлүүлэх боломжтой гэсэн үг. За Pound USD-ийн хувьд тийм ингэж харж ирсэн юм байна. Pound USD-ийн хувьд одоо энэ ч байгаа энэ дэлгэмэл вэж гэдэг нэртэй паттерн байгаа шүү дээ. Энэ дэлгэмэл вэжийг доошоогоо эвдээд pullback хийсэн тохиолдолд ийм хэмжээний уналтыг Pound USD дээр харж болж байна. Ийм хэмжээний уналтыг Pound USD дээр харж болж байна гэж өчигдөр ярьж ирсэн. Энэчнээс pullback ингэж яваад одоо pullback чиглэлтэй энэ вэж сэтрэхээс юм дахиж нэг юм давлгаа орж ирж сэтрэх болов гэсэн шууд сэтэрсэн юм байна одоо. Тэгэхээр энэ дээр pullback-а хүлээж агаад энэ дээр одоо энэ импульс хөдөлгөөнийг явж дуусаад pullback-а хүлээж агаад оролт хийх юм бол nice оролт. Нэг иймэрхүү хэмжээний уналтыг бол авч болох үз. Дүр зураг харагдаж байна. За энэ юу байгаа? CAD. CAD-ийн өчигдрөөс хойш тэр чигээрээ өсөлт байна гэж хараадсан шүү дээ. Энэ хавьд л явж ирсэн юм байна л да. Энэчээс ерөн дэшиг өсөлт том цагаараа ч гэсэн ерөн дэш өсөлт доошоо ямар ч шинж тэмдэг байхгүй ерөн дээр чигээр өсөлттэй юм байна гэд ингээ харж чадгаа шүү дээ хэдүүлээ. Иймэрхүү өсөлт бол явнаа гэж хараад байгаа. Адаглаад иймэрхүү өсөлт бол явна. Явах уу цагж байна. Адаглаад эхний ээлжинд иймэрхүү өсөлт яваад дараагийнхт нь ингэсэн тохиолдолд дараагийнхт нь бүр энэ өсөлтөж явж
явахаар юм байна. Ер нь иймэрхүү хэмжээний өсөлт дараагийн. Гэхдээ энэ явах өсөлт бол энэ өсөлтийн арын пулбэкийн дараа явна. Энэ өсөлт шууд ингээд яг ийм хэмжээний өсөлт бол явчихгүй. Энийг устгач. Энэ нэг жоохон замбраг болчих. За энэ дээр бол яг ялтч өснөгээ зурцсан байсан. За KJ-ний хувьд бол нэг иймэрхүү байна. XRP дээр бол нэг харагдах юм байхгүй. Биткойн дээр энэ уналтыг орж ирнэ гэж хэдүүлээ өчигдөр харж исэн. Тэр уналт маань одоо үргэлжлээд явж байна. Энэ уналтыг иймэрхүү хэмжээний уналт биткойн дээр орж ирнэ гэж хэлсэн. Тэгээд ерөөхдөө энэ хавьяас л юм байна л да. 59 руу орох нь. За 60 хавцаанаас ер нь бая талын ярилж харуул бас байж болох юм гэж хараад байгаа штэ. Тэгэд баюуд маань одоо энэ биткойны бай гоё эхэлчвэл бүр 116. Энэ жоохон доошлно. Энэ хөдөлгөөн чинь доошлно. Энэ чинээс. Тэгэхээр за 108 хавцаа байх боломжтой харагдаж байна. DXY. Долларын индексийн хувьд чинь зүгээр өснө гэдэл харж чаддаг болохоос яг хаанаас яаж өсөх үү гэж энэ юу хийгээд байгаа. Энэ долларын индексийн хувьд бол дахиад нэг шинж тэмдгээ хилцсэн яваа юм байна шүү дээ. Энэ гэдэг чинь энэний төгсгөл дээр дахиж нэг унаад тэгээд дээшиг явахаар юм байна шүү дээ. Ийм хөдөлгөөн орж шууд ус явчихгүй юм байна долларын индекс. За Alibaba дээр Alibaba ч яг угаасаа энэ тусдаа арилж явж байгаа. Barrick Gold дээр бас иймэрхүү өсөлт явна гэд линчээс сартсан байгаа. Өөр чин Zoom SP энэ уналт явна гэсэн. За өнөөдрийн байдлаар бол нэг иймэрхүү байгаа юм байна. Тэгэхээр маргаашийн шинжилгээн дээрээ энэ уналт юу нөхөр явж гэн гэдгийг анзаарж агаад энэчээс юу нь бол сэлтсэн ч болно л дөө. Иймэрхүү хөдөлгөөнүүд явж уугүй юу? Алтан дээр өсөлт маань явж уугүй юу? Тэ алтны өсөлтүүд явж уугүй юу гэдгийг харчих юм байна. Долларын yen дээр энэ resistance zone дээр ирэхээр ямар реакшн үзүүлэх нь гэдгийг маргааш харъя хэдүүлээ. За эн чинь Euro USD дээр түрүү ярьсан шүү дээ. Энэ иймэрхүү уналт орж ирж гин үгүй юу гэдгийг харчихна. NZD USD дээр ийм уналт орж ирээд энэ зоноос дээш өсч үү гэдгийг харчихна. Ийм том уналт явахгүй ч гэж магадгүй. Энийг зүгээр юу яач богиносгоо зурчээ. Иймэрхүү юм явах нь үгүй юу. За энэ чи Euro Швейцарыг бол ер нь энийг эвдэхгүйгээр цэвэр доош хөдөлгөөн. Доошлохдоо за энэ хүртэл ихний ээлжинд харчээ, дараа нь энэ хүртэл харчээ, тэгээд бүр энэ хүртэл харж болж байна. Ингээд нэг ийм хөдөлгөөнүүдийг Euro Швейцар дээр харж болж байна. За энэ Audio ST ийшээгээ орж ирээд дуусах юм бол иймэрхүү юм харахаар байгаад байгаа. За pound чинь энэ дээр энэ гэдэг чинь ингэж орж ирээд ингээд нэрэ вангат гэдэг нэг үү. За энэ бол угаасаа энийг хийгээгүй. Тэгэхээр ингэж яагаад буцаж pullback хийгээд тэгээд нэг иймэрхүү юм явах нүг үү гэдгийг харах юм байна. KD нь бол яг нэг тийм яг нөгөө захиалга махалгач хийхгүй юм чи нэг хүчрэг акцент өгөөд юу гэв. За биткойныг энэ хавцаа үнэд чинь 59-60 хавцаанаас өсөлтөө явах нь гэдгийг харчээ. Долларын индексийн хувьд л иймэрхүү юм харчиж байгаа. За нэг иймэрхүү. За шинжилгээний талаар ярьж барих янз бүрийн санаа оноотой хүн байна уу? Гараа өргөөрэй. Байна уу? Алтан дээр чинь би нэг захиалгад нийцчихэд яваад байгаа юу?
За юу яа дөө. Байхгүй бол ингээ өнөөдрийнхөө шинжилгээний ревью юм аа шээ. Одоо тиймэрхүү л нэрлэх юм да. Таамаглалынхаа юг бичлэгийг дуусгая да. За та хэд ингээ гоё яриад байвал зүгээр шүү. Тэгвэл би ганцаар ихлээр ярих нь дуусч чадах. За Эрдэнэ чухал байна, бэлгээ байна. За орой мэд. Орой мэд. За хоцроод ороод ирлээ. Гол яана гэсэн бэ? Голд яана гэсэн бэ? Та хаашаа харж байна? Дээш харж байгаа юм. Дээшээ л харж байна. Голдыг одоохонд бол дээшээ л харж байна. Аа. Тэ. Чи доош хараад байгаа юм. Би тэр дээрээс нь явуулаад байсан. Сэлдэл яваад байгаа юм уу? Тий, сэлдэл яваад байгаа. Тэр барьж байгаа. За тий. За тэр юу яач? За юу яач вэ? За чи ирэхээр биелж. За. За байна. Байна. Алтыг бол ер нь дэш. Юу ашиглаж байгаа юм уу? Сэрээ. Сэрээ ашигладаг шүү дээ. Хожи зүгээр channel. За. Зүгээр л channel. Сэрээ мэрийг ашиглахгүй. Би одоо тэр дээдлийн оройг ханчаад байна гэж хараад тэгэл тэндээс доош нь тэгээ. Тий. Ханчаад байна. За чи фракталыг ерөөхдөө яаж байгаа те? Шинжилгээ хийж байгаа те? Бүр задлаад явсан л та бүр. Тийм үү. Би болохоор жоохон томруулсан зургаар л зүгээр ингээд жоохон бохироор харцсан шүү дээ. Ингээд харцсан шүү дээ. Тэ энэ дээр шинэ нөхцөл байдал үүсээ одоо энэ хэмжээ ер нь дэшээ энэ хүртэл явахаар боломжтой юм байна. Тэгээд бас нэг юуны шинжилгээ байдаг шүү дээ. Channel-ийн хувьд нэг иймэрхүү channel-ийг эвдчихээр дараагийн channel дотор хөдөлж байгаа дээдлийнхаа channel юу яачдаг шүү дээ. Эсрэг талдаачсан ингээд нэг иймэрхүү юм байгаад байдаг шүү дээ. Тэрүүгээр явж болох юм даа гэж хараад байхгүй юу. За нэг иймэрхүү тохиолдолд эн чин давхарчдаг шүү дээ. Ингээд ханш явахдаа хэрвээ нэг иймэрхүү байдалтай ингэж явж байгаад эвдчих юм бол pullback дараагийн channel ингэж яваад байдаг шүү дээ. Тэр нь энэ өсөлттэй талдаа байх боломжтой юм байна да гэж хараад энийг эвдсэн. Тэгээд ч өөрөө фрактал өөрөө ер нь дээшээ одоохондоо л дээшээ зааж. Тий. Бүр томруулсан зургаар харах юм бол эн чинь бүр заваарна. Бүр ингэж явж болно. За инглээ гэхэд заяа. Ингэж яагаад ингэж болно. Энийг ч давтаж болох үс нөхцөл байдал үүсгэр байгаа байхгүй. Хэрвээ энэ явчвал. Тэгэхээр одоохондоо алтыг била унал тал руу харж чадахгүй л байна. Тий. Яг потенциал бол нэг иймэрхүү байж болно. Одоо түрүүний хэлсэн хэрвээ энэ дээшгээ өсөхгүйгээр энэ ёроолоо штэ хэдий 2270 савцаа энэ ёроолоо доошогоо эвдчих юм бол яах вэ? Энийгээ давтахдаа бидэрт өгөгдсөн байгаа энэ ёроол чинь эвдэж болохгүй ёроол штэ. Одоо энэ ёроол чинь энэ ёроолын хэсэг чинь эвдэж болохгүй ёроол гэхгүй. Тэгэхээр энэ чэнээсээ энийгээ давтаж болно бас. Энэ хэсгээс энийгээ давтаж болно. Энэ хавцаа нэг иймэрхүү. Тэгэхээр яг хөө чиний хэлж байгаагаар энэ хай бол ялцчгүй бүр дээдлийн хай ханчаад байна гэдгийг харахыг чинь одоо нэг дэмцсэн талын шинжилгээг ингэж хийж болно бас. Гэхдээ одоохондоо би бол ингэж харж чадахгүй л байна. Гэхдээ нөхцөл байдал яаж ирэхийг мэдэхгүй шүү дээ. Тэ магадгүй доош ороод ирч болно. Энэ дээлийн кандл чаасан заваарсан кандл байгаа. Гайгүй юм байна.
Одоохонд бол яг ингэж харсан хэвээрэл байна. За ойлголоо. Тий паунд яг гэсэн бай. Паунд шинжилгээ нь яаж явах гэсэн бэ та? Юу сая хоцорч орж буй. Өчигдөр нөгөө ярьсан байгаа шүү дээ. Нэг иймэрхүү юм явж байгаа шүү гэд. Одоо чи шууд хараа ойлгож байгаа шүү дээ. Энэтэй хамааралтайг ин шилжсэн pullback явж байгаа. Pullback нөгөө нэг дэлгэмэл вэжгээ битэр нийт шүү дээ. Тэрийг өчигдөр бол ингэж харж ирсэн шүү дээ. Энэ хавцаа явж хахад нь дээшээ нэг орж ирээд эвдээд pullback хийгээд явах юм бол үндсэн байгаа бид нар тодорхойлсон байгаа хэмжээргүй явна гэжсэн чинь энэ шууд ингээд энэ хөдөлгөөнийг хийхгүй шууд явчихж байгаа учраас иймэрхүү байдлын хөдөлгөөн үүсч болно гэж харсан байхгүй. Ингэж яваад буцаад дахиж унаад дахиж pullback хийгээд тэгж жагаад иймэрхүү том хэмжээгээ хэрвээ явчих юм бол эн чинь бүр цаашаа сунаад энэ хүртлэж явж болно шүү дээ. Тий. Паунд дээр бол нэг иймэрхүү харцтай байгаа. Надад нэг юм санаа аваад байна. За. Энэ арилжаанаас гадна нөгөө нэг одоо энэ багт маань нэг 50 хэдэн байх шиг байна тий. Тийм байна тий. Ерөнхийдөө одоо нөгөө нэг дотор нэг юм жижигхэн уралдаан ч юм уу тиймэрхүү юм зарлах бод. Энэ багшийн зүгээс. Зорилго нь юу лээ? За ерөнхийдөө болгоор бидний зүгээс яг одоо ямар хөө төвшөнд явж ийн яаж нээж ийн гэдэг арай нэгдэх тал дээр тийм ээ. Та хэдийн зүгээс болохоор яг энэ сурж байгаа хүмүүс нь ястаа сурж байгаа юм уу яаж байгаа юм те. Одоо энэ байгаа юу вэ штэ хүмүүс нь штэ те. Эдгэрсэн зөвхөн шинжилгээ харах гэж л орж ирсэн хүмүүс байгаа штэ. Суралцж байгаа хүмүүс биш штэ тусдаа штэ. Одоо Эрдэнэ чухал мөн үү? Тий. Тий. Одоо чиний суралцж байгаа нөгөө нэг фракталын тэр юунууд тусдаа штэ. Тийм чинь байгаа хүмүүс нь фракталыг ихэнх нь мэдгүй хүмүүс шүү дээ. Тий, суралцаагүй хүмүүс. Зүгээр л шинжилгээг хараад өөрсдийнхөө арилжаанд нэг авчгаар юм байвал аваад тэгэл явж байгаа л ах гэж бодож штэ. Тий. Яг нөгөө юун дээр нөгөө нэг танаач анги гэж байхгүй штэ тий. Юуны та хамт сурж байгаа одоо нэг манай юуны групп байгаад байгаа шүү дээ сургалтын давтлагын групп. Тэнцэнэ таад идэвхтэй байх юм бол миний хувьд идэвхтэй байхад ямар ч асуудал алга. За окей. Таад өөртөө намж юм байгаад байгаа шүү дээ. Тийм. Дорноор юм гэсэн. Тийм дорноор хийгээл асууж байгаа ч хүн алга. Тий болоод байгаа юм байл үү гэж бодоод шүү дээ. Харин яасан бол доо. Харин яасан бол доо. Чиний үед яаж болж гинэ? Өөрөөр болж байгаа. Ашиг машиг хийж гинэ. Хийж байгаа. Яг нөгөө анхаас нөгөө маркетинг хийхэд сурсан. Маржин шахаа сурсан бол фейлд тохиолдод амар их гарна штэ. Шинжилгээ нь зөв, маржинцны дараа шинжилгээ нь яваад идэг. Тий. Яг 7 хоног төөрхөн болгоцоолоо. 7 хоног болгоод овоо болгоцоол. Тэгээд овоо болгох маркетинг сахацсан. Эхнээл нь жоохон доктортой яваад жоохон мөнгө хийхгүй дөө. За. За эрт. За. Үг болдож үхэр болдлоо. Юу ээ та. Маргаашгаа таамагаар уулзах удаа. Орой минь багшаа. За, орой минь. Хэм бэ? Нөгөө юу чи юу болоо багшаа King вэ? King. За, юу юм? Юу? 4000 хүрнэ гэдсэн subscribe болоо юу лээ? Тэгэхээр нэг яана гэдлээ. Тэр чи юу болж байна? Мэдгүй явж байгаа юм л болно шүү дээ. Би ямар ч хэс нэг хэрэв 4 яачих юм бол нэг яг нэг ганцаарчсан ментор над дээр нэг 2 хүн явж байгаа. Ганцаарчсан ментор нь багшаа хэдэн тэр чин та яад юм уу? Төлбөртэй юм яад заад юм уу? Мэдээж төлбөртэй л байх тий. Тэгээд тэр одоо шинэ инсэлт гэж байд юм багшаа. Тэр байхгүй. Инсэлт гэж байхгүй шүү дээ. Жил зүгээр л яг хоо тийм бүтэн жил яг арилжаан дээр нэг заагаад ингээд зөвлөд алдаануудыг нь харж хилээд ингээд явчихдаг байхгүй. Тийм гэхдээ тийм олон хүн. За тэр талаар хувийн чадраас уу яаш. За байж тагш. За өнөөдрийг ингээд дуусгая да. За баяр бүгд маргааш иргэд уулзъя.
За баяа.